Энэ сарын 1-ээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэн 1 цагт 1904 төгрөг 76 мянга буюу сарын 320 мянган төгрөг болсон байна. Үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл мөн нэмэгдэж байна. Хөдөлмөр нийгмийн зөвшөөрлийн үндэсний хорооны 2018 оны 8 сарын 19-ний 05 дугаар тогтоолоор хөдөлмөрийн доод хэмжээ 320 мянган төгрөг болж өөрчлөгдөж байгаа. Одоо энүүтэй уялдуулан хөдөлмөрийн хөлс түнтэй адилхан орлогыг 320 мянгаас доод хэмжээнээс дээд хэмжээ нь 3 сая 200 мянган төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэлийн сайн дурын даатгал бол 13.5% ингэж шимтгэл төлөгдөхөр болсон байж байгаа. Гэж өөрчлөгдөж байгаа. Мөн нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх журмын өөрчлөлт орсон байж байгаа. Тэгээд тэр хуулийн дээр нэмэлт өөрчлөлтөөр болохоор нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөв зохиох хувь хэмжээг тэтгэврийн даатгалын шимтгэлийг 0.5%-аар өсгөх үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тэгш шүүжлэгдсэн байж байгаа. Шинээр өөрчлөгдөж буй хуулийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл тэтгэврийн даатгалын санд 0.5%, даатгуулагчаас төлөх шимтгэл 0.5%-аар нэмэгдэж нийт 24-өөс 26% болон өөрчлөгдсөн байна. Мөн одоо аж ахуйн нэгж байгууллага энэ хөдөлмөрийн доод хэмжээтэй уялдуулаад аж ахуйн нэгж байгууллага хөдөлмөрийн доод хэмжээ 320 мянгаас дээш одоо тайлагнах тайлан ирүүлэх ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Үүнтэй уялдуулаад 1 сарын 1-ээс эхлээд тайлангаа 320 мянгаас дээш хэмжээний цалин хөлснөөс тайлагна. Тэрнээс доош хэмжээгээр тайлбарх боломжгүй болж байна. Энэ одоо нөхцөл байдлаас бол аж ахуйн нэгж байгууллагын цалин одоо тодорхой хэмжээгээр өсөх баха. Дээрх шийдвэр өнгөрсөн хөдөлмөрийн нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооны 8 дугаар сарын хуралдаанаар шийдвэрлэгдсэн. Тиймээс хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-р сарын 1-ээс эхлэн бүх аж ахуйн нэгж байгууллага болон хувиар нийгмийн даатгал төлдөг иргэд мөрдөж эхлэх юм. Ийхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болж нэмэгдэж байгаа учраас аж ахуйн нэгж байгууллагууд мөн ажилтныхаа цалинг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай юм.